Өнгөрсөн 9 сард Монгол улс химэл оюуны үндэсний стратеги засгийн газрын хурдаар баталсан. Химэл оюун бол дэлхийд даяар бол хамгийн тэргүүлэх чиглэлүүд болсон улс орон даяар бол химэл оюунд маш их анхаарал тавьж ажиллаж байгаа. Цахим хөгжил инновац харилцаа албаны яамны үндэс нь энэ 2026 оны чиглэл бол их хөгжил химэл оюуны жилийг зарласан байгаа. 4 тулгуур зорилт тавьсан байгаа. Бид нар Аздаа бол захим зэрэглэлээр 13-д орсон байгаа. Химэл оюуныхаа бодлогоо хэрэгжүүлж эхлүүл эхний 10-д орох бүрэн болцоотой. Эхэнд нь бид нар бол өгдлөө эдийн засгийн хэрэглэлд орлоо. Өгдлөө бэлтгэх ёстой. Өгдлөө бэлтгэл бол бас амаргүй ажил гэдэг юм лээ. Тэргээр шатар сая түрүү хэлсэн. Салбар хоорондын зохицуулалт маш чухал. За Монгол улс бол химэл оюуныг тодорхой хэмжээнд их хөгжилтөө боловсруулад тавьчихлаа. Гэхдээ энэ улс орн болгон хийж байгаа. Түрүүн би хэлсэн Монгол улс химэл оюуны үндэсний стратеги баталсан. Тухайд бол Монгол бол эрдэх улс орн байсан. 89 улс орн баталсан байгаа. Тэгэхээр бид нар юугаар онцлох ёстой юм бэ? Тэгвэл энэ бол манай ууд уурхай байна. Ашиглалт малтмалын 400 сая мэдээлэл байгаа юм байна. Сүүлийн 50 жил хайгуул хийсэн. Энийг өгдөлд оруулаад Монгол улс өөрөө ууд уурхай дээр тулгуурсан химэл оюун хөгжүүлвэл бусад улс орнуудсаа давуу талтай болно. За дөрөвдөг том зорилт бол хэр бүтээгдэхүүнээ бид нар зарж болж байгаа. Бусад улс орнуудад экспорт нь гаргаж болох болцоо нь үүсэж байгаа.